Good morning, good afternoon, good evening. Welcome. My name is Цацрал Оюнгалай. I'm Mongolian. За сайн мэцхан уу, намайг Оюнгалай Цацрал гэдэг. За би одоогоос яг 20 жилийн өмнө Монголын FM радио гэдэг салбарт анх хөтлөгчийн ажлаар ажлын гараагаа эхэлж исэн жохоо охин бахта насан туршиг байхдаа анх хөтлөгч болж илаа. Тэгээд одоо нийтдээ 20 жилийн хугацаанд ажиллахдаа сүүлийн 16 жил нь одоо Их Монгол 99.7 гэдэг энэ радиогийн анх суурийг нь тавьж ажиллаж хөтлөгчөөр нь ажиллаж эхлээд дараад нь одоо менежер болоод дараа нь захирал нь болоод одоо 10 жил хэрэг ажилласныхаа дараа Америк яваад тэгээд Америкт мэргэжлээ дэвшлүүлээ, суралцаад шатлынхаа хэрээр энэ салбарын тухай илүү одоо гадны орнд бас ажиллах гэж хичээгээд ингээд эргээд суралцаад ирсэн байгаа. Тэгээ одоо нийтдээ 16 жилийн туршид Их Монгол радиотойгоо хамаатайгаар ажиллаж энэ радиог удирдах цаашаа одоо радиогийн салбарт өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлсийг Монголын радиод хөгжил дэвшилт нь хувь нэмэр болохоор эргээд ирээд ажиллаж байна. Америкийн хувьд радио бол хамгийн хүчтэй байдаг. Радиогоор дамжаад одоо дэлхийд гарч ирж байгаа Холливуудад байгаа бүх одуудыг радио долгионууд нь хэнийг од олох вэ гэдгээ тодорхойлдог. Очоод залхалтлаа хитгэн дуу хөгжим сонсдог. Очингууд л ерөөсөө яг бараг л нэг 50 дотор багтахаар цөөхөн дуул өдөр шөнөгүй эргэлдэнэ. Дэлгүүр орсон ч радио хаанч радио сонссон ч хаанч хөгжим сонсоход зөвхөн тэр уран бүтээлчдийн дуу яваад байна. Тэг яагаад тэгж юм бэ гэхээр тухайн радионууд маань хоорондоо нэгдэж нийлээд энэ одоо яг хэнийг дараагийн од болох вэ гэдгийг тодорхойлдог тийм хүчтэй одоо байдаг гэсэн радиогийн зах зээл нь. Тэгэхээр Монголын маань хувьд ч гэсэн энэ олон радио долгион 67 радио долгионууд нэгдэж нийлээд яг оюуны өмчтөр зөрчилгүүгээр хэн ямар уран бүтээлчтэй хамтарч ажиллах юм цаашдаа хэнийг зах зээл дээр гаргаж ирэх юм бэ гэдгээ тодорхойлох юм хүчтэй зэвсэг. Тэгээ Америкийн хувьд бол мэдээж дэлхийн хамгийн анхны радио үүссэн эх орон учраас номер 1 дэлхийн номер 1 байх нь бас аргагүй гэж боддог. 2021 оны буюу яг өнгөрсөн оны сүүлээр харилцаа албаны зохицуулах хоороон дээр 21-ний өдөр маш одоо түүхэн тэмдэглэвчтэй юм хурал болсон байгаа. За энэ юуны хурал болсон гэхээр 17 жилийн дараа Монголын одоо бүх FM радиогийн нэгдсэн холбоо маань дахин сонгуул явагдаад ингээд яг энэ үйл ажиллагааг шинжил Монголын FM радиогийн нэгдсэн холбоо гэдэг зүйлийг үйл ажиллагааг нь идэвхжүүлээ, шинжилээ гэдэг ийм санаачлаг гараад бүх одоо эзэдүүдний хурал санал асуулга сонгуул болсон. Улаанбаатарын 37, Хөдөө орон нутгийн 30 одоо радиогийн эзэдүүдийн нэгдсэн одоо энэ холбооны тэргүүнээр сонгосонд туйлаас их баяртай байгаа. Хамгийн гол миний одоо цаашдаа энэ салбарт маш их хайртай учраас хийж бүтээхийг хүсэж байгаа зүйлсүүд маань болвол одоо технологи маш хурцтай хөгжиж байгаа учраас техникийн дэвшилдээр бид нар тоон технологи руу хэрхэн яаж одоо амжилттай шилжиж орох юм. Оюуны өмчийн зөрчилгүйгээр ажиллах, дэлхийн чиг хандлагыг дагаж адилхан хөгжих гэдэг утгаараа оюуны өмчтөр бид бүхэн ажиллаа эхлүүлээд явж байна. Бүх насны хүмүүст зориулагдсан одоо радио болон сошиал контентуудыг тавах манай 99.7 FM радиогоор хүлээн аван сонсож үзэх боломжтой. За Их Монгол 99.7 радиогийн маань хувьд гэх юм бол одоо 16 дахь жилийн ойн тохиож байгаа. Маш олон жилийн туршлагатай энэ радио. За нэгэн үед бол бас радиог алтан үед бол хамгийн одоо шилдэг радионуудын тоонд багтдаг байсан. Үндэсний шилдэг радио 3 удаа сонгогдчихсэн. Хамгийн олон сонсогчтой радиогоор 5 удаа тодорч байсан. Үнэхээр бас цаг үедээ бол мундаг байсан. Эргээд одоо яг Монголдо ирээд буцаад өөрийнхөө хайртай салбар дээр ажиллаж байгаагийнх Их Монгол радиогийн хувьд цаашид 22 онд бол радио сонсогчтой хамгийн шилдэг бүтээлүүдийг цаг алдалгүй хурдан хүргэдэг хамгийн одоо ойр дотн бүхний ярьдаг юм радио болно. Шилдэгэн байна. Олон улсын тавцанд бас бусад радиотой, Америкийн радиотой хамтарч ажиллахаар бид гэрээ хэлцээр хийгдэж байгаа. Тэгээд 22 он болон цаашдын 5 жилийн байдлаар бол орчин цагтаа хөл нийлсэн маш гоё радио болно гэж зорилт тавиа ажиллаж байна.